Одоо маа тамирчид маань энэ ямар хэлбэр хийж байна вэ? Одоо энэ манай мегмарсан гэхэд одоо энэ гар дааханд орж байна. Аа. Гар даах гэхэд юу гэсэн бэ? Одоо энэ гарны цохилтуудаа дандаа эцэж яах гэсэн үг л те. Сайжруулж те. Яг тоочны цогч. Аа. Одоо энэ чи одоо тий хөдний цохилтоо одоо хийж байна л да. Одоо энэ ингээ урагшаа ингээ жилтгээ хажуугийн өшгөлт бөөр те. Аа. Ийм дасгал хийж байна. Зарим мишаконд орж байна. Аа. Тий. Тэгээ хараад авах гэсэн. Анда юугаар шилбээр оролт. Тий, яг энэ шилбээрээ дэвшилнэ л дөө. Яг хүний бөөр нь. Тэгээ одоо энэ чинь 3 янзын өшгөл байна. Аа. Одоо энэ доогуур гуйнд өшгөлнө гэж байна тий. Ловкик. Тэгээ энэ бөөрөнд өшгөлнө. За. Тэгээ одоо урагшаа чинь. Одоо энэ оноо энэ хаана өшгөлж оноох хэрэгтэй байна. Одоо энэ тэр өрсөлдөг тамирчин ихээр одоо хамгаалт гэх юм уу тий. Яг одоо бөөрөнд цэвэр одоо бөөрөнд өшгөж штэ. Тэгэхэд оноо. Толгойд цэвэр өшгөлөд оноо, гуйнд цэвэр өшгөлөд оноо. За. Тэгэхгүй одоо бөөрөнд өшгөлөхэд энэ гал гэж тавьлаа штэ. Тэгээ гуйны кост гэдэг юм гэдэг цэг ба. Одоо энэ гуйнд өшгөлөд яг энэ калан гэж байна одоо энэ. Энэ калан одоо тийш өргөж хамгааллаа. Тэр тамирчин өргөж амжихгүй энэ каланд одоо шууд оноо. Тий, хүчтэй. Кикбоксер гэх юм бол одоо дэлхийд одоо номер 1 гэх юм бол одоо Оросын холбооны улс манай хойд хөрш. Тэгээд Казахстан эдрүүд бол их сайн та Киргиз. Тий. Монгол гэхдээ ер нь бол дотохгүй бүх техник юугаараа бол ажиллахан. Тий. Ер нь гэхдээ манай Монгол олон улсын чанартай тэмцээнд их цөө оролцдог доо. Тэгэхээр чи одоо Оросын холбооны улс тэгээд Казахстан эдэр чинь баг сааны тэмцээнд ордог. Тэгэхээр бид нар улсын чанартай тэмцээнд тэгэхээр жилдээ нэг 2 оролцдог. Тэгээд бас төсөв мөнгнөөсөө бас болдог тий. Тийм мэрэгжлийн тоглолтсон нэг жилд нэг 2 морь зохиог. Тэгэхээр тийм олон тэмцээнд туршлага суух юм бол ер нь монголчууд амжилт гарах тийм бүрэн боломжтой. Тийм ээ. Аа. Тэгээ энэ дээрээс юу юм бэ гэхээр яг тэ одоо энэ сүүлийн үед манайхан бас энэ спортыг бас баггүй бас нэмждэг болсон байна. Тийм болохоор бас манай энэ кикбоксинг гэсэн тийм ээ. Манайхан бас компани буст байх юм бол бас өнөөдөр ихгүй Мишель кикбоксинг клубын тамирчдыг бас та бүхэн бас дэмжүүлэх зүгээр юм шиг надад санагч байна л да. Бас манайхан бас төрлийн бас тийм олон тэмцээн уралдаалд ороод идэггүй гэж манай тамирчдын ярьж байна. Тийм бол манай яг одоо холбооны манай Мишелийн кикбоксинг ивентдэг гэх юм бол одоо энэ Чон Катрас гэж бэ. Инх бол цодонгаа ерөнхийлөгчтэй. Тэгээд одоо энэ 5 эрдэнэ компани байна. Энэ хамаатан захиралтай. Энэ компаниуд ивентдэг ер нь оролцуулдаг та. За одоо миний өмсөн юунууд бол ингээд би ч одоо аюулаас өөрийгөө бүрэн одоо урчин сэргийлээд байгаа шүү дээ. Бидний хамгаалалт байна. За одоо ингэж жаад одоо ингээд надад яг хадгаа юм гэхэлээ би ч нэг энэ тэнд явах маань чи юу хийх вэ? Тийм болохоор ганц хоёр цогт ч юм уу ганц хоёр бас нэг өшгөл цураад авах зүйтэй болов гэж бодож байна. Миний энэ бол юу хагас талтай сонирхч юм байли тийм ээ. За. За тэр одоо эхний ээжинд одоо манай тамирчин юм лээ. Мега. За манай мега маань надад цогтыг одоо яаж зохихгүй тэр талаар надад надад үс таадаас дамжуулж зааж байна. За энэ дэс хэлтэй гараараа зохитой гарч болтой хөлдөө зэрэг ав. За зохиолтой. Зэрэг. Яг тэгэхгүй ингээд нэг нь төрүүлээд явах юм бол илүү хүчгүй зохино. Хүчгүй болно тэгээд тэгээд юу нэг тэгээд шууд ингээд хөлдөө зэрэг хурц оруулж байгаа. Хурц. Гарын ер нь бол хэд хэдэн цохилтууд байгаа. Шулуун болон хажуу бас доороос гэсэн 3 цохилт байгаа. За тэгээд одоо харъя. За тэгээд хурцтай цохилт. Амтар бусдад авахгүй байх. Эхлээс урж байгаа юм бол ер нь аль зүгээр нэг зүүн баруун ч юм уу тийм шулуун цохилтууд зурсан дээр л дээ. За одоо та энд байл хэвээр. Жохон тохоогоо харьцсан. Ингэж юу? Одоо энэ хавьна гэдэг чинь урдлын өшөлтийг хамгаалж ингэж ойлгож болох уу? Гизэн цохилтоос хамгаалж юм. Яг ингэж тохоор харьцсан. Эндээс болчих. Чи гараараа зогсоод буцаагаад яг энэ байранд
хөлтэй байгаа. Аа, яа. За манай хүмүүс энэ ард талд ерөөсөө тэгэл чулуун бод зөгч байгаа юм шиг пад л гэдэг байгаа шүү дээ. Ерөөсөө жоохон яхад л энэ гар мор бол маш их төвчээр хэрэгтэй. Хамгийн гол нь тийм л иш байна л дээ. Төвчээр хатуужлаад ямарваа нэгэн спорт тамирчдад маш өндөр зэрэглэлийн байх хэрэгтэй. Дундаас нь шантрах тийм шантрахгүй бол энэ одоо спорт ч гэдэг юм уу өөрийгөө бүрэн дайсалсан байх шаардлагатай юм аа гэдгийг бол ирээл ойлгоод байна л да. Гойны махан шиг тийм те. Ингэж ичлээ шүү дээ. Багт үлдэхгүй шиг байна тий. Одоо өргөшөө жихийг бас тавь. Одоо өргөшөө одоо энэ жих үнийг гэлсэн тий. Энэ маань одоо ерөөхдөө дандаа энэ одоо энэ хүү кик боксинг одоо ерөнхий хэрэглэгддэг өшгөлтүүд цохилтуудыг л үндсэн одоо цохилтууд өшгөлтүүдийг гэсэн үг ойлгож байгаа шүү дээ. Кик боксинг юу тий. Одоо энэ юм одоо манай мега таймч юм дээ. За одоо энэ одоо өргөшөө жих. Дандаа гидсэнд орно гэсэн үг тий. Арилтаа жих гэсэн үг. Эдгээр маань дандаа оноо авах юмнууд ч тийм үндсэн одоо тий. За гараараа бас манайх чинь дээгүүрээ гараараа чих тийм учраас бас гараар чих юм аа. Тэгэхээр хөлн арай илүү оноо гараас. Одоо урд төлөө хойд төлөөс өшгөлнө гэсэн үг зэ. За. Урд төлөө өршөө тавьлаа. Нэг тавиад. Гэн таазаа эргээд энэ одоо энэ өлмөө угаж шагаан дээр. Энэ дээр өрөвдөр эргэж өгнө. За. Одоо энэ эргэж. Зөв. Ингэж хийсэн. За. Гараа дээр барьж чад. Хүн дээр барьж чад. Оо болж штэ. Мөн үү? Энэ гар маань ингээс энэ баян байдаг. Яг арч чинь хамгаалтай. За. Жохон тохоогоо ингэж явчих хэрэгтэй. Тэгэхгүй бол тохоо юм задгаа болохгүй. Таазаа юу? Ингээд үү? За. Ойлгоод тэгээд энэ өнөөдөр одоо би ганцхан удаа энийг бас хийснээрээ яадаг болох л та. Маш олон жилээр маш олон юунууд маш их цаг хугацаагаа энэ спорт зориулж ижил амжилт гаргадаг баг. За миний хувьд одоо ингээд цаашдаа энэ спорт ирэх хэмжтэй байли. Айгүй их ядарч байна. Сая одоо Тайландын явдаг чинь ганцхан танаа клуб явсан уу? Өөр клуб явсан уу? Ганц манайхаас ирсэн тамирчин дээ. Манай багш л нөө Алтан бүрүүгээд байгаа. Тэгээд энэ хүний удирдлаганд ор бид нар явсан. Тэгэхээр өнөөдөр багшнаас гадуур завгүй бид нар хүн багшаас зөвшөөрлөд хүүхдүүд дээр нэрээ бэлтгэл хийж байгаа юм. Тэгэхээр энэ боломжийг ашиглаад бас баярлсан талархсан улсуудынхан бол илэрхийлж бас болох юм байна. За юуны төрөнд ерхий манай холбооны ерхий захирал Чон корпорацийн ерөнхийлөгч инх бол цодно гээд захирал маань байгаа. Тэгээд 5 эрдэнэ компани захирал инх амглах. Тэгээд нэг хүнийг дурдахгүй болохгүй юм л да. Энэ бол манай ерхий дасгалжуулагч. Одоо манай бүх юмыг хийдэг. Манай багш бол гадаад тэмцээн уралдаанд ороход бидний дасгалжуулагч юм. Зураг аавн тэгээд бүх юм тийм зургийг аваад ботогийн аваад камераар тийм энд бас нэвтрүүлгээ тэгээд өөрөө хийн. Тийм болохоор багштай л баярсан талснаа хэлмээр байна. Мишель кикбоксинг клубын маань тамирчид маань өдөр болгон тэмцээн болтлоо энд бол клип юугаа бэлтгэлүүд хийж байгаа. Тэгэхээр манай классрум манаас өөрийнхөө амжилтаас бөгөөд бас өөрийнхөө баярлах татдаг хүмүүстээс энэ